За үзэгч та бүхэндээ зочны цагаа хүрэхээр бэлэн болсон байна. За энэ удаад бид бүхэн их залсаг олон улсын их сургуулийн доктор профессор за Доржийн Отгон Чимгийг студид урьж авчираад байна. Өглөөний минь та сайхан амарсан уу? Сайн байна уу? Сайхан амарцгаалсан уу? За өнөөдөр бид хоёр үзэгч та бүхэндээ бас одоо ургийн бичгийн талаарх мэдээллийг хүрэхээр ярилцахаар одоо бэлэн болсон байгаа. За тэгэхээр урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Тэгээ хоёулаас яриагаа ургийн бичиг гэж яг юу вэ? Ургийн бичиг хөтлөхийн одоо ач холбогдлын талаар яриагаа эхлэж бодож байна. Тэгэхээр үгийн бичгийг хөтлөх гэдэг нь ямар учиртай вэ гэхээр чи ямар эцэг гэхээс гаралтай эцэг гэх чи ямар бас эцэг гэхээс гаралтай чиний өвөө эмхийн чиний гэр бүл ямар удам хугацаатай бид нар нэг ямар нэгэн ажил ч юм уу ямар нэгэн юмд ингээ анкет бөглөдөг шүү дээ танаа ургийн аваг хэд вэ юу вэ хин бэ эцэг чи хин бэ чи ямар гаралтай вэ гэдэг нэг тийм зүйл хийдэг тэр энэ үгийн бичиг гэдэг бол маш чухал тэгээд яг энэ үгийн бичиг гэдэг сэдвээр ингээ ярилцахаар хүн болгон асар их мэддэг хэрнээ яг барьж аваад хөтэлдэг хүн байдаггүй. Яг барьж аваад хийдэггүй. Бол энэ хүн болгоо ухамсараараа бид хүний хийх ёстой. Би одоо энэ хүүдээ, өв залгамжлах хүүдээ, эсвэл удам залгаах одоо охиндоо ч юм уу энийг заавал би хэлж өгөх ёстой. Эсвэл чиний ээж чинь тэр айлын өргөмөл, эсвэл чиний аав чинь тэр айлын өргөмөл гэх мэтчлэн түүнийг заавал үннээр нь хэлэх ёстой. Яагаад гэхээр чамд аав чинь 50% цус, ээж чинь 50% цус, өвөө гэж 25% ингээд 9 үед явж ич чиний удам цэвэршдэг байхгүй. Тэг ингээд ярил энэ маш нарийн энийг одоо шинжлэх ухааны гавьяа сэтгэлтэн доктор Батсуур судлаач доктор Инхманаар 2010 онд одоо судалж гаргаад одоо тухайн үеийн боловсрол соёл шинжлэх ухааны ямар батлуулаад айл болгон тийм нэг цагаан үгийн бичиг хэрхэн хөтлөх тухай бичвэр өгсөн шүү дээ. Тэгээд зарим айлууд бол тэрийг яг хөтлөөд тэмдэглээд яваад байгаа. Зарим айлуудын хувьд бол тэрийг бришкамда талт ичдэг ч юм уу. Зарим айлуудын хувьд зүгээр л нэг санамсаргүй байж байгаа гихтцсэн гэсэн. Тэгэхээр энэ зүйл бол асар чухал зүйл. За энэ одоо Монголын уламжлалт одоо сар шинийн баяраар бид бүхэн одоо хоёр зүйлийг эрхэмлдэг шүү дээ. Нэгдүгээр бол ахмад наснаа хүнддэг гэх тийм ээ. Одоо хоёрдугаар бол одоо ураг удмаа мэдэх ийм баяр одоо гол утга учир нь яг эндээ оршдог болов уу гэж бодож байна. Тэгэхээр ер нь одоо энэ угийн бичгийг ер нь монголчууд юм хизээнээс эхэлж бичиж эхэлсэн юм бэ. Энтэй холбоотой ер нь бол түүхийн их сурвалжууд ер нь ямар их сурвалжууд юм байдаг юм бэ? Угийн бичгийг бүр дээр үеэс маш эртний үеэс хөтлж ирсэн.